Өнөөдөр миний сонгон авсан сэдв гэх юм бол toxic people буюу хортой хүмүүс гэх юм уу? Сөрөг хүмүүс гэх юм уу те? Хүмүүсийн талаар би ярих хүслээ. Тийм хүмүүсийн нөлөөлөл бидний амьдралд яаж нөлөөлдөг талаар тийм хүмүүсийг амьдралдаа байлгах хэрэгтэй юу? Байлгах хэрэггүй юу? Гэх талаар та бүхэндээ өнөөдөр жоохон энэ талаар та бүхэнтэйгээ хөндөж ярихыг хүслээ. За хортой сөрөг хүмүүс гэж одоо яг ямар хүмүүсийг хэлээд байна вэ гэх юм бол хамгийн ихний зүйл бол тэдгэр хүмүүс бол маш их дандаа муу муухай зүйлүүд ярьж явдаг, гомдолж явдаг, бусдын талаар муу ярьж явдаг, бусдыг өөлдөг, өөрөө нэг л тийм төгс төгөлдөр юм шиг дандаа бусдыг сөргөөр ярьж явдаг, сөргөөр бодож явдаг. Амных болгонд бол баг амьдралд нь болж бүтэж байгаа зүйлүүд байхгүй те. Тэгэл дандаа л хохирогчийн дүр тоглож явдаг те. Тэр намайг ингээд, тэр найз залуу маань намайг ингээд, тэр найз охин маань намайг ингэсэн болоод ч юм уу. Эсвэл манай гэр бүлийнхэн намайг тийм орчинд өсгсөн, надад хангалттай цаг анхаарал тавьдаггүй байсан болохоор өнөөдрийн миний байдал ийм байна ч юм уу те. Хохирогчийн дүр тоглогч, хоёрт дандаа бусдыг муу хэлж явдаг, бусдын талаар муу ярьж явдаг. Альва бүх зүйлүүдээс дандаа сөрөг зүйлүүдийг маш сайн олж харж явдаг. Тэгээд атаархуу дээрэс нь бусдын сайн сайхан яваад баярлаж өрөөсөж чаддгүй. Дандаа л атаархдаг те, муу санаж явдаг. Тим зан чанартай хүмүүс байна. Тэгээд бусдыг айгүй хянах гэдэг, бусдыг дандаа өөрчлөх гэдэг те. Өөрчлөх гээд байгаа нь яад өөрчлөх гээд байна вэ гэвэл өөрийнхөө ашиг тусын тулд барах ч юм уу те. Хүмүүс тэр хүн хэрвээ өөртөө ихтэй аз жаргалтай байх юм бол тэр хүнийг өөрчлөхийн тулд те, өөрчлөх гэж хичээдэг. Аз жаргалгүй, өөртөө итгэлгүй байгаа хүмүүсүүдийг тэднэрт нөлөөлж те, тэднийг өөрийнхөө үгээр байлгах, өөрийнхөө хүссэн зүйлийг хийх амархан болчдөг болохоор хүн аль тийм сайн сайхан яваа хүмүүсүүдийн сайн сайхан зан чанарыг нь унтраах гэдэг, гэрлийг нь мөхөөх гэдэг, сөргөөр нөлөөлөх гэдэг, өөршигөө болгох гэдэг, доош нь татах гэдэг тийм хүмүүсүүд бол яг toxic people гэж англи хэлээр яриад байгаа. Тэгээд энэ сэдвийн талаар ер нь бол ойрд энэ тэндгүү яриад байгаа. Тэгээд бидний хүрээлэн байгаа хүмүүс биднэрт маш их нөлөөлж байдаг. Тийм болохоор энэ маш их чухал сэдв байгаад байгаа болохоор хэрвээ бид нар өөртөө итгэлгүй байгаад зорьсон зорилготоо хүрч чадахгүй байгаа, дэмэнд тууштай байж чадахгүй байгаа, хурдан бууж өгöd байгаа ч юм уу те. Энэ зан чанарууд, байдлууд бидний эргэн тойронтой бас маш их холбоотой. Хэрвээ бид нар маш тийм өөдрөг те, тууштай, эрч хүчтэй, бусдад атаархдаггүй, бусдад сайн сайхныг хүсэж чаддаг, бусдад туслах сэтгэлтэй, тийм зөв шудрах сайн сайхан хүмүүсүүдээр хэрэг хүрээлүүлдэг байсан бол тэдгээр хүмүүс бид нарыг дээш нь татаад те, биднэрт туслана, биднэрт хэрэгтэй зөвлөгөө өгнө, биднэрт хэрэгтэй эд зүйлсээр ч юм уу те туслаад сэтгэл зүйн дэмжлэгүүдийг үзүүлээд бид нарыг ингээд дээш нь татах те боломжтой байгаад бид нар өөрсдийгөө өөрчлөхөд илүү их хэлбэр болж өгөх боломж байгаа. Тэгтэл маш олон хүмүүс буруу хүрээлэлд байсаар байгаад маш олон жилүүдийг алдаад бараг зарим хүмүүс бүр өөрийнхөө бүхий л амьдралаа алдсан байх жишээ нь те. Учир нь магадгүй хитрхи сайхан сэтгэлтэй ч юм уу те, хитрхи зөөлөн болоод ч юм уу тэдгээр тийм хүмүүсүүдийг
хүлээн зөвшөөрч тэдгээр хүмүүс хэтэрхий өөрийнхөө цаг анхаарал энерги зарцуулснаас болоод өөрийнхөө амьдралыг алдчихсан хүмүүс бас маш их байгаа даа. Маш их байдаг. Тэгээд бидний яг энэ амьдрал бол биднэрт ганцхан олцсон амьдрал байгаа даа тий. Би хувьдаа бол бид нар энэ хорвоо дэлхийд төрөхдөө мэдлэгтэй ямар нэгэн маш олон зүйлүүдийг суралцах гэж өөрийгөө хөгжүүлэх гэж бас энэ амьдрал ирэхээс өмнө бид нар энэ амьдралдаа хийж бүтээх гэсэн зорилготой тийм мишнтэй үүрэг даалгавартай ирдэг гэж би итгэдэг. Тэгээд тийм болохоор бидний энэ олдсон энэ амьдрал бол маш үн цэнтэй. Бид нар энэ амьдралдаа өөрийгөө хөгжүүлэх гэж сайн сайхан зүйлүүдийг хийж бүтээх гэж ирсэн. Тэгтэл бидний тэр урам зориг мохоодог, өөртөө итгэлийг минь үгүй хийдэг, хийж бүтээх хүслийг минь унтраадаг тийм хүмүүсүүд, гэр бүл, найз нөхнүүд харамсалтай нь биднэрт эргэн тойронд байгаад байдаг. Тэгээд хэрвээ тийм хүмүүсээр бид нар байн хүрээлэл өдөр болгон тийм хүмүүсүүдтэй уулзаж учирдаг, хүрээлүүлдэг болвол бид нар тэр хүрээлээс гарахаас нааш бид нар өөрийгөө өөрчилж чадахгүй, өөрсдийнхөө амьдралыг өөрчилж чадахгүй. Өөрсдийнхөө хийж бүтээх гэсэн хүсэл зорилгодоо бид нар хүрч чадахгүй. Яа тэгвэл тэдгээр хүмүүс чиний хүсэл зорилгыг чинь үгүйс гэж мохоож, урам зориг чинь мохоож чи чадахгүй штэ. Чи өөрийгөө хин гэж бодоод байгаа юм бэ? Чамд хангалттай тийм мэдлэг байхгүй чи бодвол арчаагүй амтан ч юм уу те чи бол чадахгүй ч юм уу гэл янз бүрийн тэр сөрөг үгнүүдийг хэлээд үйлдэлээрээ биднэрт садаа болж байдаг. Харамсалтай, маш харамсалтай. Бидний дотны хүмүүс те найз минь гэ итгээд явж байдаг те. Тэгтэл тэр хүмүүс биднэрт туслахын оронд нь биднэрт садаа болж байдаг. Биднийг цагнаас мань хороож байдаг. Шал хэрэггүй зүйлд биднийг уруу татаж байдаг. Оронд нь тэр цаг хугацаанд бид нар сайн сайхан зүйлүүдийг хийж бүтээгээд сайхан номыг уншаад сайхан авьяасаа хөгжүүлээд спортоор хичээлээд өөрийгөө гоё бие махбодоо чирэгжүүлээд оюун бодлоо хөгжүүлээд тэлээд амьдралдаа зорилго тавьсан зорилгодоо хүрээд өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун аз жаргалтай эрч хүчтэй амьдрах ёстой байдал тэрэнд маань бид нар туслах ёстой найзууд байна. Гэр бүлийнхэн байх ёстой байтал оронд нь бид нар садаа болж байдаг. Харамсалтай. Тийм хортой хүмүүсээ та өөрийнхөө амьдралд байлгахыг зөвшөөрсөөр байх нь зөв үү буруу юу? Энэ бол шийдвэр бол хүн болгоны өөрөөсөө бие даан гаргах шийдвэр. Гэхдээ өөрөөсөө та нар маань сайн тунгааж бодоод энэ том шийдвэрийг гаргах хэрэгтэй. Учир нь энэ бол маш том хариуцлагатай шийдвэр. Тэгээд энэ шийдвэр маань бол маш их зоригийг өөрсдөөс маань шаардаж байдаг. Харамсалтай нь бидний эргэн тойронд бас тийм ч их эерэг бусдад сайн сайхныг хүсэж чаддаг, бусдын сайн сайханд баярлаж чаддаг, бусдад урмын үгийг харамгүй өгч чаддаг тийм хүмүүс маш цөөхөн байдаг. Тэгээ маш олон хүмүүс ганцаараа хитгэн цөөхөн найзууд нөхдүүдтэй байхыг олон найз нөхдүүдтэй те бус олон хүмүүсүүдэд таалагддаг олон найз нөхдүүдтэй байхыг илүүд үздэг болохоор тэдгээр хүмүүсүүд нь тэр олон найз нөхдүүд нь олон том хүрээллүүд нь өөрт нь хичнээн сөргөөр нөлөөлж байгааг мэддэж байгаа ч гэсэн тийм хүчрхэг байж чаддгүй. Тийм ганцаардлаас айдаг ч юм уу те өөрөөсөө зогтдог, өөртөө үнэнч байж чаддгүй, бусдад таалагдахын тулд өөрийгөө үгүй хийж те өөрийнхөө дотоод хүнийг үгүй хийж бусдад таалагдахын тулд бусдын
бусдын амьдралаар амьдардаг. Тэгээд яг л өөрөө тэр хүмүүсийнхаа дундаж хэмжээнд те явхтай л хэмжээнд амьдарсаар агаад энэ сайхан амьдралаа үгүй хийдэг үрдэг ч юм уу те үрж явдаг. Тэгээд хэрвээ таны зүрх сэтгэл би энэ амьдралдаа сайхан зүйлүүдийг хийж бүтээхийг хүсэж байна. Би олон сайхан газруудаар аялаж зугаалахыг хүсэж байна. Би олон сайхан хүмүүсүүдтэй уулзч учрахыг хүсэж байна. Би өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсэж байна. Би сайхан амьдрахыг хүсэж байна. Би сайхан зүйлүүдийг хийж бүтээхийг хүсэж байна гэж таны зүрх сэтгэл тийм дуу хоолой мэдрэгдээд байгаа бол та өөрөөсөө зориг гаргаад өөрийнхөө энэ эргэн тойрон байдалтай эргэн тойрон хүрээлж байгаа хүмүүсийнхаа хүрээлэлтэй шинжилэл хийх хэрэгтэй. Нэгэн маш амжилттай баян хүний хэлсэн үг байдаг. Чи өөрийнхөө хамгийн ихээр цагийг өнгөрөөдөг 5 хүнийгээ надад харуулж. Тэгхийн бол би чиний ирээдүйг тодорхойлж чамд хэлж өгнө гэсэн тийм үг байдаг. Тэгэхээр бидний хамгийн ихээр өөрсдийнхөө цагийг зарцуулж байдаг тэр хамгийн их ойр дотны тэр 5 хүн маань ямар байна? Бид нар яг тэр хүмүүсийнхаа дундаж байдаг. Тийм болохоор хэрвээ та тавьсан зорилготой хүрэх хүсэл эрмэлзэлтэй амбицтай аз жаргалтай амьдрах тийм хүсэл зорилготой байгаа бол та тэдгээр тийм сөрөг хортой хүмүүсүүдээс зайгаа барих хэрэгтэй. Харамсалтай нь тэр хүмүүс бидний гэр бүлдч байдаг, хамаатан садандч байдаг, найз нөхдүүдэд ч байдаг, ажлын хүрээлэлдч байдаг, хаасаагүй ер нь байж л байдаг. Тэгээд үнэхээр бидний тэдгээр хүмүүсээс холдох боломжгүй маш ойрын хүмүүс байх юм бол одоо хамгийн ойр дотны хайртай хүмүүсүүд маань харамсалтай нь бидэнд сөргөөр нөлөөлөд байдаг бол бүр таслахад чадахгүй байх юм бол өөрөөхөө тэдэнтэй өнгөрөх цаг хугацаагаа хамгийн бага хэмжээнд аваачих хэрэгтэй. Тэдгээр хүмүүс учир нь таны алтан цагийг цагнаас чинь хороож дээрэс нь тийм хортой хүмүүс бидний энергийг сорж байдаг. Харамсалтай нь тийм хүмүүс байдаг. Хүний өөдрөг тийм сайн сайхан явж байгаа хүмүүсийн энергийг нь сорж тэднэрт дандаа өөрийнхөө болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг ярьж хохирогчийн дүрд тоглож нөгөө хүн нь өөрийг нь өрөвдөөсөө гэсэн тийм үзэл бодол хандлагаар хандаж амьдарч явдаг хүмүүс харамсалтай нь маш их байдаг. Тэгэд тийм хүмүүст та өөрийнхөө цагийг энергийг өгсөөр байх уу үгүй юу гэдэг шийдвэрийг та өөрөө гаргах хэрэгтэй. Тэгээд ер нь бол токсик хүмүүсүүд бол өөрчлөгддөггүй өөрчлөгдөх боломж маш бага. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс өөрийгөө өөрчлөх хүсэл байдаггүй. Энэ амьдрал нь өөрсдийнх нь бараг лайфстайл болчихсон байгаад байдаг. Тэгээ тийм болохоор өнөөдөр би та бүхэндээ энэ чухал сэдвийг ярихыг хүслээ. Чухал сэдвийн талаар ярихыг та бүхэндээ сануулж бас хэлхийг хүслээ. Яагаад гэвэл маш чухал сэдв байгаа. Тэгээд үнэхээр та өөрийнхөө амьдралд сайн сайхан зүйлүүдийг оруулж ирэхийг хүсэх юм бол сайн сайхан эерэг хүмүүсийг оруулж ирэхийг хүсэх юм бол эхлээд өөрийнхөө амьдралд шинэ орон зай гаргах хэрэгтэй. Шинэ орон зай гаргахын тулд та өөрийнхөө амьдралд чинь нөлөөлөд байгаа тэр сөрөг хүмүүсээс зайгаа барих, холдох хэрэгтэй. Тэгж чадсан цагт таны амьдралд чинь өөр сайхан хүмүүс орж ирэх болно. Тэгээд өнөөдрийн маань миний ярьсан сэдв та бүхэнд маань таалагдж байвал миний энэ бичлэгийг лайк дараарай, сэтгэлдээ хуваалцаарай, пэйжийн минь дагаарай. Тэгээд би бас хуваараа та бүхэндээ зөвлөгөө өгч, сургалт өгч явуулж ажилдаг байгаа. Тэгээд хүсэх юм бол та нар маань бас надтай холбогдоод надтай ярилцаарай, зөвлөгөө аваарай.
над руу бичээрэй гэж бас та нартай сануулъя хэлье. Тэгээд бичлэгийн маань дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ би хэрэгтэй амьдрал чинь хэрэг болох үз амьдралыг чинь жоохон ч болов өөрчилж чадах үз тийм хэрэгтэй мэдээллийг өөрийнхөө пэйжээр дамжуулаад өөрийнхөө YouTube сувгаар дамжуулаад бичлэгүүдийг хийж та нартай туслахыг хичээдэг байгаа. Тэгээд та нарт маань таалагдж байгаа бол бас надад бас урмын үгийг бичээрэй. Өөрөөсөө гаргаж байгаа тэр эерэг зүйлүүд чинь бусдад өгч байгаа эерэг зүйлүүд чинь өөртөө чинь бас үржээд орж ирдэг учраас бас би битэйгээ гой гой өгнүүдийг хэлж ярьж урмын өгнүүдээр би бинийгээ гой болж те өөрийнхөө амьдралыг гой эерэг болгож эерэг сайхан хүмүүсүүдээр хүрээлүүлэн амьдрахыг амьдрсан тэр сайхан амьдралыг та бүхэндээ би бас өрөөхийг хүсэж байна. Тэгээд та нартай хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр та.